Hi guys. За, юу яцхан шимжлэгтэй тавтамаар л амралтын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бол хамгийн сүүлийн хичээл та бүхэнд заах хамгийн сүүлийн хичээл. Ерхэд бол яг та бүхэн яг анхан шатны 1 сар сурах бүх хичээлүүдээ ингээд үзээд дуусчихна гэсэн үг. Жоо харамсалтай санагдаж байна. Та бүхэнд ингээд 8 дугаарт багтаагаад ингээд хүргэлээ. Өнөөдөр 8 буюу сүүлийн дугаар өмнө нь аккорд үүсгэж сурсан, гарын нэг дасгал сурсан. Дараа нь болохоор нот хэрхэн унших талаар бас сурсан тий. Тэгээ саяхан та нарын дууг бас яаж гарах талаар. За тэг олон юм уншдаггүй. Өнөөдрийнхөө хичээлээ орцгоё. Өнөөдөр юу үзэх вэ гэхээр нэг амар тийм хүнд тий гүнзгий юм үзэхгүй. Одоо нэг үзэж дуусгаагүй юм байгаа. Тэр нь юу гэхээр цаана гарын хурд сайжруулах. Тэгэхээр нэг хідэн тасгалууд байдаг. За тэдгээр тасгалууд нь ямар тасгал вэ гэхээр өмнө хэдүүлээ доо их шиг цуваа үзсэн тийм үү. Баруун гар ингэж авсан. Зүүн гар баруун гарынхаа ухрах үйлдэлийг зүүн гар дээр тийшээ өгсгөж явна гэсэн үг. 5 4 3 2 1 Одоо 100 гарын чинс ухрахтаа баруун гар дэшээ өгсөө авсан шүү дээ. 1 2 3 1 2 3 4 дэшээ өгсөх үйллийг 100 гар дээрээ доошоо уруудж явуулна гэсэн үг. Ойлгомжтой. За дараагийн үзэх тасгал юу вэ гэхээр сүнсийн төвдрүүр анги дээр маш их хэрэглэгддэг, бас шалгалтанд авдаг байгаа. Тэрний юу гэхээр аккордны төрөл байгаа. За хэдүүл аккорд үүсгэж сурсан байгаа тийм үү? 1 3 5 тийм үү? За доогоос эхлэе. До 1-р өнгө, ми маань 3-р өнгө, соль маань 5-р өнгө. Тэгэхээр хурууны дугаар бас адилхан. 1 3 5. Ингэж ам. Ойлгомжтой. За одоо яах вэ гэхээр одоо ингээд до, ми, соль энэ 3 багаз. Одоо түүл яах вэ гэхээр энэ доогоо дээшгээ 1 октав дээшлүүлнэ. Юу гэсэн үг юм бэ гэхээр энэ доо маань энэ дууш тоглоно гэсэн үг. Одоо нэг өснө гэдэг шилжиж байна л гэсэн үг. Одоо эхний аккорд бол ингээд тоглолцно. Дараагийн аккорд яах вэ гэхээр энэ доо маань дараагийн доо руу өсөрчж байгаа. Тэгвэл ингээд сонсогдно. Ойлгомжтой. За хурууны дугаар болохоор эхлээд 1 3 5. За дараагийн аккорд нь болохоор ми маань 1-р хуруу ирнэ. За тэнгуү соль төр 2-р хуруу ирнэ. 7 хуруу. Тэгээд дараагийн доо төр чигч хуруу буюу 5-р хуруу ирнэ. Ойлгомжтой. Эхлээд 1 3 5. Дараа энэ доо маань энэ дэшийг өсөрөхөд ми соль доо болно. Тэгээд 1 2 5-р хуруу. За одоо яах вэ? Та бүхэн гадарлаж иж магадгүй. Яг зөв. Энэ ми маань одоо дэш өсрнэ гэсэн үг. Тэгвэл дараачих нь соль эхний өнгө болж байгаа. Тэгэхээр 1-р хурууд 50, дараа нь доо дээр 3-р хуруу 50, дараа нь ми дээр чигч хуруу буюу 5-р хуруу 50. Ойлгомжтой. Одоо та бүхнийг анзаарсан байх. Эхлээд до, ми, соль. Дараа нь до дэшлээ. Тэнгүүд энэ ми, соль хоёр хоорондоо зай нойрхон байна тийм үү? Тэгвэл зарим бодож магадгүй яагаад дандаа 1 3 5 1 3 5 1 3 5 гэж хурууны дугаар байж болохгүй бэ гэж. Аль хоёр нот маань ойрхон байна. Тэр хоёр ноттойгоо зохицуулаад хурууны дугаар бас эвтэйхэн байх ёстой гэсэн үг. Ингээд авах юм бол дунд хуруу, 3-р хуруу буюу чигч хурууны 5-р хуруу энэ хооронд нь жоохон нэг тийм чихлэх мэдрэмж төрнө. Жоохон нэг ойлгож байгаас тийм юу хэлэх гээд байгааг 1-р хуруу тавих юм бол арай нэг тийм гар хуруу өвдөх ядрах нь илүү бага байна гэсэн үг. Тэгэхээр аль болох өөртөө эвтэйхнэр тоглоно гэсэн үг. Хуруу өвдөхгүй, гар бугуу эдэр аль болох бүгд сул чөлөөтэй байна гэсэн үг. Ойлгомжтой. Тэгэхээр эхнийх нь до, ми, соль дээр 1 3 5 до маань дэш шилжлээ. 1 2 5 ми соль до. За дараа нь соль до ми дээр 1 3 5
За тэгвэл соль маань дахиад дэше шилжлээ. Тэгэхээр буцаад дахиад доод ирж байгаа. Энэ 3 аккорд солигдно гэсэн. Аккордыг бас өөр төрлөөр барьж болдгийг сая хэдүүлээ сурлаа шүү дээ. За до явлаа гэхэд ингэж тарж олно эсвэл ингэж тарж олно. За эхний ээлжинд та бүхэн ингэж сурч баруун гар до мөн ялаагүй баруун гар сурсан юм чинь 100 гар адилхан. До ми соль адилхан 1 3 5-аас эхэлнэ. Дараа нь до маа дэш шилжлээ. Бас хурууны байрлалыг бодно. Энд дэр зөвхөн 3 буюу 2 дахь хуруу. Энэ хоёр л солигдно. 1 3 5 1 2 5 1 3 5 1 2 5 1 3 5 1 2 5 1 3 5 1 2 5 гэх мэтлэн явна гэсэн үг. За до маа дэш шилжлээ. Ми соль до. Энд дэр бас 1 3 5. Дараа нь ми маань дэш шилжлээ. Соль до ми. Яг нөгөө баруун гар дээр хийжсэн техникээ бодно гэсэн. Аль хоёр нот маань ойрхон байна. Тэрэндээ тааруулаад та бүхний хурууны дугаар чинь бас солигдож явна гэсэн үг. За энэ дээр 100 гар болохоор 3 дахь хуруу хийвэндээ солигдохгүй 1 3 5 1 3 5. Дараах дээр соль до ми дээр 1 2 5. Ойлгомжтой юу? Баруун гар яасан бэ гэхээр 1 3 5 1 2 5 1 3 5. Энийг бас жоон тогтоох хэрэгтэй. Гэхдээ тоглох тусам аяндаа чийжлэг тавьчихсан гэсэн. Баруун гар маань болохоор 3 2 3 солигдож байгаа хүмүүнүүд. 100 гар маань болохоор 3 3 2 ойлгомжтой юу? За гих мэтлэн явангуудаа баруун гар маань одоо хэдүүл хамгийн ихний хичээлээр үзсэн юм. Энэ бага октавын доогоос эхэлнэ. За 100 гар маань яах вэ гэхээр их октавын доогоос эхэлж байгаа. Одоо зэрэг явах гэдэг нь шүү дээ. За тэгээд энэ дээшлээ хурууны дугаар солино. За дахиад за тэгээ буцаад ухраа авчна. Гих мэтлэн явна гэсэн үг. Ойлгомжтой юу? Тэгэхээр та нар эхний ээлжин зүгээр нэг гараараа л алдахгүй гэд жоон хурдан болсон цагт зэрэг явж болно шүү заяа. Гэхдээ учиргүй сурах гад хурдан яарах шаардлага байхгүй. За эхний дасгалын үед бол ийм байна. За дараагийн дасгал яах вэ гэхээр арпежио гэдэг дасгал байгаа. Тэрний юу гэхээр ингээд сая нэг аккординг явсан шүү дээ. Одоо арпеж нь яах вэ гэхээр цувж ам гэсэн үг. Ийм. Ингээд цувж амна гэсэн үг. Энэ яах вэ гэхээр бас нэг адилхан до ми соль гэж ангуудаа чигч хуруу одоо орж ирж байгаа. 5 дахь хуруу. За эхлээд 1 3 5 буюу дараа нь чигч хуруу буюу 5 до ми соль до. За дараа нь ми гэсэн явна. 1 ми соль до ми гэж байгаа. Одоо энэ дээр харъя л да. Та бүхэн харж байна уу? Ми соль гэснээр дундалтаа 2 нотны зайтай юм тийм үү? Тэгвэл дараа нь до ми дээр адилхан байна. Энэ дээр хурууны дугаар 1 2 3 4 нэлээ юг байгааз аль алах өөртөө эвтэхнэр. За бихнээс нь хурууны дугаар хэлээ. До ми соль до дээр 1 2 3 до. Дараа нь ми соль до ми дээр 1 2 4 5 1 2 4 5. Дараа нь соль до ми дээр бас адилхан 1 2 4 5 1 2 3 5 1 2 4 5
1 2 4 5. За тэгээд дахиад доосоо. За одоо энэ дээр яах вэ гэхээр за одоо дараа ухрах үйлдэл энэ дээр яах вэ гэхээр до ми соль. Тэгээд до гэхгүй до ми соль тэг буцаад ми дээр. Тэгснээр дарчаар до дээр. До ми соль тэг буцаад ми тэгээд дэшигээ до. Тэг шууд доосоо до гэсэн бол шууд соль ми до. Түүн дараа нь соль ми до соль ми гэж ухраа явчихна. Яг ирсэн замаараа буцна гэдэг шиг адилхан. Яг хурууны дугаар адилхан. 1 2 3 5 1 2 4 5 1 2 4 5 1 2 3 тэг буцаа ми тэгээд до. Тэгээд доогоос адилхан. За тэгээд энэ арпежиогоо буцаад дуусгахын тулд до соль ми гэсэн штэ. Тэгээ одоо буцаад соль дээр. Тэгээ шууд до. Ойлгомжтой юу? За ерөөд бол дээшээ нэг 2 октав ч юм уу 3 октав дээш явдаг гэсэн үг. За энэ чинь саруулын дууданаар ойлгомжтой. За баруун гар юм байна. За зүүн гар яах вэ гэхээр одоо ерөнхийдөө та бүхэн одоо ойлгосон юм чи одоо зөвхөн та бүхэн зүүн гарын хурууны дугаараар хэлээ явъя. За эхлээд до ми соль. До дээр 5 дахь хуруу, дараа нь 4 дахь хуруу, дараа нь 2 дахь хуруу, тэгээд 1 дахь хуруу. Дараа ми дээр адилхан 5 4 2 1 5 4 2 1. Дараа нь соль дээр 5 3 2 1. Ойлгомжтой юм. Доосоо 5 4 2 1. Мигсээ 5 4 2 1. Солиосоо 5 3 2 1. Ойлгомжтой. Юу нь өөрчлөгч нь гэхээр 4 2 дахь хуруу 4 3 дахь хуруу л өөрчлөгч нь 5 4 2 1 5 4 2 1 5 3 2 1 зүүн гар 4 4 3 болж байна. Ойлгомжтой. Баруун гар яах вэ гэхээр 1 2 3 5 1 2 4 5 1 2 4 5 жоохон эсрэгээр байгааз зүүн гар маань 4 4 3 болсон бол баруун гар маань 3 4 4 ойлгомжтой тийм. Ингээд доошх нь хөмөгч юм шиг байна тийм. Зүүн гар 4 4 3 баруун гар маань болохоор 3 4 4 баруун гар маань 4 4 3 гэж байгаа юм. Ойлгомжтой. 1 4 4 3 зүүн гар 4 4 3. За гих мэтлэн бас 2 гараар явна. За иймэрхүү байна гэсэн. За одоо хамгийн сүүлийн дасгал. За энэ болохоор нэлээд бас сонирхолтой. За тэрний юу гэхээр хар цагаан болон бүгдийг тоглоно гэсэн. Яаж тоглох юм бэ гэвэл 1 2 3 энэ хоёр хуруу манд л орно гэсэн. За би та бүхэнд харуулъя л да.
Энэ хамгийн дуртай дасгалын нэг. До тэнгууд хар дээр 3, тэгээ рэ дээр дахиад 1, хар дээр 3, тэгээ ми дээр 1. Одоо яг үхээр энэ ми фа хоёрын голд хар даралт байхгүй шүү дээ. Тэнгүүд шууд 2 дахь хуруу орж ирнэ. Фа дээр. Тэнгүүтээ хар дээр 3. Тэгээ буцаад 1 дахь хуруу ирхий. 1 3 1 3 1. Одоо яг адилхан си до хоёрын голд хар даралт байхгүй юм чинь 2 дахь хуруу. Тэгээд хар дээр 3 1 3. Тэнгүүтээ ми энэ хоёрын голд хар даралт байхгүй юм чинь шууд 2 дахь хуруу. За тэгээд 3 1 3 1 3 1 энэ хоёрын голд хар даралт байхгүй юм чинь шууд 2 дахь хуруу. Тэнцэнс буцаад ухарлаа 1 3 дахь хуруу. 3 1 3 1 3. Одоо яах вэ гэхээр энэ дээр шууд 2 дахь хуруу. Энэ хар даралт байхгүй юм чинь 2. Тэми дээр 1 3 1 3 доо дээр 2 дахь хуруу. Тэгэд 1 3 1 3 1 3 1 2 1 3 1 3 1. Ойлгомжтой юу? Та бүхэн сайн ажиллах юм бол энэ хоёрын донд хар даралт байхгүй байгааз. Тэгвэл одоо энэ чинь 1 3 1 3 1 гэсэн юм чинь одоо энэ хоёрын донд хар даралт байхгүй юм чинь за одоо 2 дахь хуруу орж ирэх юм байна гэж тогтоочно. Ерөөдөө фа болон дараачийн шилжих хөдөлгөөнд доо дээр 2 дахь хуруу 1 3 1 3 1 2. Тэгээ 3 1 3 1 3 1 тэгээ 2 3 1 2 3 1. Гэх мэтлэн явна гэсэн үг. За 100 гар яах юм бэ гэхээр бас адилхан 1 3 1 3. Одоо яах вэ гэхээр энэ дээрээ 2 дахь хуруу. За тэнгуү дараачих дээр 1 дахь хуруу. Тэгэд 1 3 1 3 1 2 3. Баруун гар фа болон доо дээр 2 дахь хуруу таарсан бол зүүн гар маань болохоор өмнөхдөр нь 1 дахь хуруу таарна. Яагаад гэх юм бол баруун гар маань ийшээ шилжинэ. Тэнгүүд дээшигээ 3 дахь хуруу орж ирэхэд илүү амар болж ирж байгаа байхгүй юу? 1 3 1 3 дараа нь 2 1. Тэнгүүд дараа нь шууд 3 ороход илүү амархан маз. 1-ээс 3 хизээж ингэж давж орж ирэхгүй. За 2 гараа толохдоо ми дээр энэ 2 дахь хуруу ирэх юм маань 1 дахь хуруу. Дараачих нь энэ 1 дахь хуруу, энэ 2 дахь хуруу. Тэгвэл адилхан 3 1 3 1 3 энэ дээрээ 2 дахь хуруу, энэ дээрээ 1 дахь хуруу. Солигдлоо энэ 2 дахь хуруу, энэ 1 дахь хуруу. Тэгээд 3 2 1 3 1. Ойлгомжтой юу? За гих мэтлэн тоглож авнаа. За тэгээ guys, өнөөдрийн хичээлийн хувьд бол иймэрхүү байна. За та бүхэн бүгдээ гоё таалагдсан багшнуулж байна. За бүгдээрээ гоё лайк давж, subscribe дараарай. Миний бичлэгүүдийг үзэж байгаа хүмүүсийн 100% гэж авч үзвэл тэний 85% subscribe хийгээгүй юм билээ. Тэгэхээр бүгдээрээ гоё subscribe хийгээрэй. Гоё хурдан 10,000 болоод гоё mystery box-аа гоё задлаа та бүхэндээ хуваалцмаар байна. Цаашаа юу гэдэг те 25 50,000 100,000 250 500,000 сая хүрэх юм мэдлээ тийм ээ. Айгуу гоё олон хүмүүс нэмэгт тусам айгуу гоё mystery box-ууд задлагдана. Ирээдүйд те тэр mystery box дотор машинч байх юм билүү те. Хин мэдлээ guys. Тэгэхээр subscribe хийхэд үнэгүй учраас та бүхнээс шүүж гарахгүй. Тэгэхээр та бүхэн доор байгаа subscribe button-ыг дарж дэмжээрэй. За тэгэхээр энэ хүртэл та бүхэн настай хамт байж төвлөрөөрийн хичээл хамт сурсанд үнэхээр баярлалаа. Энд хүрээд миний төвлөрөөрийн ерөөд бол хичээлүүд дуусч байгаа гэсэн үг биш. Тэгээ бас өөр гоё сонирхолтой контентууд юу байна те. Тэрийг би хийгээд
явна. За тэгээ бүгдэнд нь маш баярлалаа. За тэгээ бүгдэнд маш баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй тул би идэвхтэй байнга бичлэгээ оруулаад явах болно. За тэгээ дараагийн сонирхолтой бичлэгээр уулзлаа. Түр bye guys. Peace out.